оюутнуудаа лаана гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр дараа жил бид анхныхаа хэлэлтийг хийнэ гэсэн үг. Тэгэхээр тэр хүртэл мастер хөтөлбөрөөсөө гараад ирчин хүлээгдэл байж байгаа. Никосын их сургуулийн хөтөлбөрийн дагуу хичээлүүд нь манай орж байгаа. Энэ мэрэгжлийн хичээл. Мэрэгжлийн хичээлүүд нь. Мэрэгжлийн бүх хичээл тэндээс орж байгаа. Ерөнхий бол асуучны тухайд бас. За мэрэгжлийн хичээл бол яг Никосын их сургуулиас ерөнхий эрдмийн хичээлийг санхүү эдийн засгийн дээд сургуулийн багш нар зааж байгаа. Гэхдээ за ерөнхий эрдмийн санхүү эдийн засгийн дээд сургууль хариуцах нь мэрэгжлийн хичээлийн түрүү жил болохоор яг Кипросоос багш хурж ирж хичээл заасан. За энэ жил бас тэгнэ. Нэгсэндээ жил болгон л хүн явуулж нэгсдээ давхар аудит хийх нь шүү дээ тий. Тэгэхээр мэрэгжлийн багш тэндээс энэ жил ирж ажиллана. Николас гэдэг багш ирж ажиллана. За бусд нь болохоор одоо яг hospitality management тий food science гэдэг юм уу эмнэлгээр мэргэсэн бас монгол багш нар байгаа. За өөрөөр хэлбэл монгол багш нарыг одоо хамт ажиллаж байгаа нөө гадны багш дадлагж сургана. Арга зүйг бол Никосын их сургуулиас одоо яаж ч шалгалт нь ямар байна одоо юугаа үзэж гэн гэж цаанаас ингээд арга зүгээр хангаа явчихдаг гэсэн. Тэгэхээр бас энэ бас давуу талтай л да манай монгол багш нар маань давхар чадваржаад одоо тэр Европын албанд тий тавигдаг тэр шаардлага багшлага одоо тэр шаардлага арга зүйд давхар суралцаад явж гин гэсэн. За маш баярлалаа. Тэгээд шинэ өглөө бол их сайхан мэдээлэлтэйгээр өгцсөн байх. Тэгээд магадгүй ер нь бол би сонсч л байгаагүй юм байна л да. Зочлон үйлчилгээ. Магадгүй манайх нэг аялал жуулчлал маркетинг гэдэг нэг ерөнхий нэг юм тайм ойлголтоор явдаг те. Тэгээд тэрэн дотор гайд ч гэдэг юм уу нэг тийм аялал жуулчлалын компанид очиж нэг менежер хийх нэс гэдэг юм. Нэг ийм ойлголт байсан бол энийг дотор нь ерөнхийдөө нарийн ангилсан за тэгээд сургалтын хувьд ч гэдэг юм уу олон улсын жишгтэй стандарттай гэдэг юм уу ийм сургалтыг хэрэгжүүлж байгаа бас нэг цоо шинхэн тэгээд их сонирхолтой мэдээллийг бас дуулгасан байх гэдэгт итгэлтэй байна. Тэгээд харамсалтай нь бид бүхний ярилцах цаг маань бас өндөрлөж байна. Тэгээд магадгүй бит хоёрын бас асууж амжаагүй ч байдаг юм уу? Нэмэлт мэдээллийг бас үзэгчдэд хүргээд нэвтрүүлгээ өндөрлөе гэж бодож байна. За яванда манай бакалаврын диплом олгох сургалт маань эхний 2 жил яг ерөнхий нийтлэг үздэгээр явж байгаа. Дараад нь зочлох үйлчилгээ, аялал жуулчлалгээд ингээд салах юм одоо юутай байгаа. Тэгээс улмал одоо хүмүүст тийм олгох боломжоо нэмэгдүүлнэ гэсэн үг хаан тий. За тэгээд хэлэхэд за энэ үзээ сууж байгаа одоо яг шийдвэрээ гаргах гэж байгаа оюутнууд болон эцэг эхчүүд тандж хэлэхэд за эцэг эхчүүд тандж хэлэхэд бол та үнэхээр хүүхдээ хүн шиг хүн байлгаад нийгэмдтэй баттай доктортай одоо зөв төлөвшөлтөй эрдэм мэдлэг хосолсон за англи хэлээрээ хаанч голөгдохооргүй аль ч улсад одоо мэргэжлэрээ ажиллаад явчих чадвартай дээрээс нь одоо яг авсан дипломдоо эзэн болоод те энэнгээрээ цаашаа ажиллах ийм л одоо хүүхдээ юм болгоё гэх юм бол манай хөтөлбөрт одоо оруулаарай манай хөтөлбөрийг сонгоорой бид бол одоо чадах бүхнээ хийн за мэдээж хүүхдүүдийн хувьд бол бас нэг тодорхой хугацаанд бид нар ярьсан учраас мэдээлэл багтааж авчдаг бол одоо энэ доор гарч байгаа утсаар тий эсвэл манай Facebook пэйж байгаа за мөн бүртгэл аль хэдийн эхэлсэн байгаа санхүү эдийн засгийн дээд сургуулийн веб хуудасаар ороод бүртгүүлээрэй за тэгээд та нартай амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд бид бүхэн өрөөдөөс нь точтой халуун сайхан цай кофегаар дайлаад өдөн гарахтаа UBS-лээс эхлэн гардаг TV сонсгуулийн шин дугаарыг санаад зах бэлэг болгох юм аа. Тэгээд та бүхний цаашдын зарсан ажил үйлсэд тань амжилт хүсье. Тэгээд точлохын энэ ухааны салбарт олон сайхан мэрэгсэн мэрэгчлэтнүүд хаач дэлхийн олон улсад тийм ээ их орондоо дэлхийн олон улсад голөгдохооргүй тийм мэрэгчлүүдийг төрүүлэн гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна. Тэгээд танай хамт олонд бас их амжилт хүсье. Баярлалаа. За нэг танд. Энэ үеийн хүнтэй точтой нэвтрүүлгийн төгсгөл дахин танилцуулахад санхүү эдийн засгийн дээд сургуулийн туршлагын үйлчлэгээний менежментийн бакалаврын хамтарсан хөтөлбөрийн эрхлэгч цэцэн бэлэг. За тус сургуулийн 1-р курсын оюутан софтверд нь магсарч авнаар байлаа. Тэгээд бидний таадаас үзэж та бүхэндээ баярлалаа. Кофе за хэсэг хугацаанд дараа шинэ точтой тантай иргэ уулзгаалнаа.